Сайн бацгаана уу? Намайг Гантигма гэдэг. Би болохоор ED брендийн үүсгэн байгуулагч. Тэгээд ED брэнд гэхээр одоо ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх манайх бага насны хүүхдэд зориулсан. Ерөнхийдөө дөнгөж бор хоолндоо ороод анхлан хоолоо давцсан 8 сараас дээш насны хүүхдэдэд зориулсан хөлдөөсөн хүнсний бэлтцүүдийг бэлтгэн нийлүүлдэг компани байгаа. Сургуулийн суугаас өмнө санхүүгийн ямар түвшний мэдлэгтэй байсан бэ? Хүнстэй холбоотой хүн учраас одоо яг энэ тооны санхүүгийн талын ямар ч мэдээлэл байсан. Тэгээд нөгөө компани маань үйл ажиллагаа жигдрээд ер нь ажилчид их болох тусам ингээд борлуулалт бүтээгдэхүүн их борлуулагдах тусам санхүүгийн ер нь хөндөрлөд одоо эхнээсээ яг гарч эхэлж байна. Тэгээд эхний 2-3 жил бол ингээд өөрсдөө айлж чадхаар явуулсан гэсэн санхүү маань яг хамгийн суур чухал зүйл нь байт юм лээ. Тэгээд одоо яг ингээд мэргэжлийн байгууллагын нэгтлэн нэруудад зориулсан юм сургалтанд яг суугаад явж байгаа. Сургуультанд суусан зорилго нь юу вэ? Ерөнхийдөө болохоор нөгөө нэг байгууллага маань жижигхэн тэгээд бараа таталт болон ажилчид цөөн байх үед бол ингээд санхүүгээ авч явах боломжтой байсан. Бид нар өөрсдөө нөгөө гэрээд нэгтлэн гэж байдаг. Тэгээд нэгтлэнтэйгээ хамтраад ингээд санхүүгийн тайлангаа яг ингээд гоё мэдээлэлд явж чаддаг байсан. Одоо нөгөө бараа таталт өдөр тутамдаа маш их болж байна. За тэгээд нөгөө ажилчид мэдээж бас их стратегийн хэрээр санхүүгийн хөндөрлөлт бол гарч эхэлж байгаа. За тэгээд бид нар яг энэ сургалтаараа юуг авах гэж байгаа гэхээр би мэдээж өөрөө нөгөө яг санхүүгийн мэргэжлийн болоо нэгтлэн нэрва хийх гэхээс илүү яг нэрвтайгаа бараа бүтээгдэхүүнээ яг зөв тооцож нийлэх. За тэгээд удирдлын сүлээр нэгтлэнтэйгээ бас саруулгын ингээд тайлангаа зөв гаргах. Тэгээд ер нь бол яг захирал, нярам, нэгтлэн гурван юм нэг санхүүгийн хил гэж ядсан юм лээ. Одоо тэр хоёр хүн хоорондоо ойлголцоод байдаг. Тэнгүүд захирлууд энэ тоо хаанаас гараад ирсэн, яг энэ мөнгө хаанаас гараад ирсэн гэдэг чинь мэдэхгүй ингээд голд нь хаягдах гэдэг. Тэнгүүд одоо миний сууж байгаа сургалтын маань хамгийн том давуу тал нь болохоор ингээд захирлууд ч юм уу компани удирдах байгаа хүмүүс ингээд тодорхой хэмжээний санхүүгийн мэдлэгтэй болоод яг аль нийлжиж одоо энэ тоо гараад байгаа, энэ өртөг гараад байгаа юм гэдгийг мэдэх боломжтой. Тэгээ ажилчдтайгаа аль болох хөндрөл учруулахгүйгээр санхүүгийн нэг хэлээр ярьдаг болох зорилготойгоор одоо энэ сургалтанд сууж байгаа. Таны бизнест ямар өөрчлөлт гарсан бэ? Ер нь бол маш их өөрчлөлт гарч байгаа. Би ч өөрөө хүнсний одоо чиглэлийн хүн учраас тухайн бараа бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болоход юу хэрэгтэй гэдгийг одоо чинь ногоо татна, мах татна, бараагаа татна гэдэг ч юм уу тий. За тэр зардлыг ингээд өгчин. За ажилчдаа ингээд цалин тавьчихна гэдэг. Яг нь нарийн явдаг гэсэн одоо жишээ нь ингээд үйл ажиллагааны одоо бүр ингээд маш жижиг зардлуудыг хүртэл одоо тэрэндээ яаж шингээх үү, яаж тэрэндээ баримт цуглуулах уу, тэр ингээд одоо цуглуулсан баримтуудаараа яаж өөрсдийнхөө зарлагыг нотолж тий бид нар ч бас ингээд дотор өндөр төлж байгаа мэдээж үйлдвэрлэж учраас тэгэхээр энэ дээр одоо ингээд айгуудын нарийн детальтайгаар санхүүгийн мэдлэгийг олж авч чадж байгаа байхгүй юу? Magic Finance санхүүгийн програм танд тэр ойлгомжтой санагдсан. Яг нөгөө одоо миний яг нөгөө хувьяасаа хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт нэрв бол бараа бүтээгдэхүүнийг маш сайн бүртгэх. Бид нар ингээд нөгөө нэг одоо манайхан ер нь хуваарай бизнес хийдэг хүмүүс мэдж байгаа. Хуваарай бизнес хийж байгаа тухайн хүн маань бараа бүтээгдэхүүний амжилттай болно гэж мэдхгүйгээр тэр компаниг эхлүүлж байгаа учраас нэгт санхүүгийн мэдлэггүй байгаа. Хоёрт нэрв авангууд нэрв бол яг нэрвийнхаа төвшөнд хийж байгаа. Нэгтлэн бас нэгтлэнгийн төвшөнд бид гурыг нийлүүлээд одоо яг нэг програм дээр одоо яг нэг зүйлийг хараад ойлголцох нь яг чухал байгаа байхгүй юу? Тэнгүүд нэгтлэнгууд бас яг өөрсдийнхоороо ингэ талин гаргаа авчдаг. Нэрвууд болохоор яг өөрсдөө хөтлөө авчдаг. Тэнгүүд захирал яг голд нь ингээд ямар ч мэдээлэл бэлтгээд байдаг. Тэнгүүд бид гурыг яг нэгтгэж байгаа нэг тийм санхүүгийн програм байгаад нь одоо яг ачаад холбогдлоо гэж энэ сургалтын сууж. Сургалтын материалын хувьд та юу гэж дүгнэв? Сургалтын материалын хувьд болохоор ерөнхийдөө хөтөлбөр маань жоохон шахав. Тэгээд 7 хоногт бид нар 5 өдөр суудаг. Тэгээд 4-7 хоног гэдэг учраас сургалтын материал маань одоо яг 4 байгаа. Тэгээд тэр маань 7-7 хоногт тохирсон байдаг учраас хэрэглэхэд бол аюулгүй амар тэг маш дэлгэрэнгүй байдаг. За тэгээд нөгөө санхүүгийн ангийн оюутнуудыг бодоход яг нөгөө бизнес нь яг хоолой дээр тулцсан хүмүүсийн сургалтанд ингээд суудаг. Одоо юу үйлдвэрлэлийн тайланд төгсөн хүмүүс байдаг учраас ингээд багш нараас аюулгүй гоё жишээтэй тайлбарлаж зааж өгдөг. Тэр нь ингээд ойлгох гэдэг аюулгүй амархан санагдсан надад бол. Багш нар нь хэр ойлгомжтой зааж байна? Багшийн заахаар гойрлоо гэх юм бол одоо яг нөгөө 4 жилийн бакалаврын нэгтлэнгууд одоо бид нар чинь биш. Яг ингээ яралтай хугацаанд ингээд гой санхүүгээ зэгцлээд авч явах гэж байгаа хүмүүс учраас ер нь гой бодит жишээнүүд дээр агуух тулгуурлаж ярьдаг. Тэгээ тэр нь бид нарт бас агуух хэрэг болдог. Тэгээд багш бол агуу мундаг санагддаг. Заахаар гойрлоо. Таны сэтгэлд ямар хичээл хамгийн их таалагдсан бэ? За 4-7 хоногт бол нөгөө шахуу урт очиж зөндөө олон хичээл үзсэн. Тэгээд миний зүгээр яг сэтгэлд бүр ингээд хамгийн гоё ингээд мэдээж авсан хичээл юм бол нийгмийн татгалтай холбоотой хичээлүүд байгаа. Тэгээд нөгөө хичээлүүд дээр ер нь бол яг нарийн үзт юм лээ. Тэгээд нийгмийн татгалтай холбоотой тэгээд
татвартай холбоотой хичээлүүд ер нь бол яг амьдрал дээр хэрэгжүүлээд явхад тэгээд манайх ч өөрсдөө нөгөө үйлдвэрлэгч тэгэнгүүт түүхэн идэ бас яг өөрсдөө нийлүүлээд явах юм бол бас ингээд татвараас чөлөөлөгдөх тийм боломж байдаг ч юм уу тий. Эсвэл ажилчдынхаа хангамж болон цалин, хувь хүний орлогын албан дотор гээд эдгээр дээр маш нарийн нөгөө багш маань мэдээлэл өгдөг учраас энэ хичээлүүд ер нь хамгийн сэтгэл тоногшож үлдсэн. Яагаад Magic Choice-ыг сонгосон бэ? За, Magic-ийг сонгосон шалтгаан нь болохоор яг нөгөө эргэн тойронд одоо нэрвар ч юм уу те эсвэл санхүүгийн одоо мэрэгжлийн хүмүүс ерөнхийдөө манайх шиг нөгөө нэг жижиг болон юм дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт илүү тохиромжтой гэд тэгээд яг анх сонирхож судалж эхэлж байсан. Magic Choice-ыг болохоор ерөнхийдөө нэрвар ажиллаж байгаа хүмүүс аягүй их мэддэм байлээ. Тэгээ өөрсдөө бас аягүй их ажилдаг. Тэгээ бид нар өөрсдөө нөгөө Facebook дээр яг мэдээллийг нь хагаад тэгээ одоо нэг сургалтын зарим төвүүд чинь их нэгдээл хаагдаад шинжлэгдээл байхгүй болоод байдаг. Тэгээ Magic аягүй доктортой урт хугацаанд үйл ажиллагаа явуулж байгааг нь хараад бас аягүй гоё итгэжлэр санагдсан. Яагаад гэвэл энэ санхүүгийн хамгийн чухал нөгөө мэдлэг авах гэж байгаа учраас тэр нь аягүй надад чухал санагдав. Босод хүмүүс зориулж зөвлөгөө өгөөч. Одоо манай анги жишээ нь ингээд 10 хүүхэдтэй тэгэл ингээд янз бүрийн ингээд ажил мэргэжилтэй яг нярв болох гэж байгаа хүн байна, ихтгэн болох гэж байгаа хүн байна. Одоо бас манай тэтгэвчтэй гарсан нэг анги ихж байгаа байхгүй юу. Тэгээ бас ингээд өөрийнхөө хувийн бизнесийн санхүүгийн ингээд тайлан юм хийх гэж явж байгаа. Тэгээ ер нь ингээд хараад байхад миний хувьд яг юу чухал байсан бэ гэхээр нярв маань ингээд одоо нэг бараа бүртгээ яваад байдаг. Тэнгүүд нэгтгэл маань тайлан гаргаад байдаг. Тэгэнгүүт заримдаа яг нөө бизнес эрхэлж байгаа захирлууд ч юм уу удирдах албан тушаалны хүмүүс энэ тоо яг хаанаас гарч ирээд энэ гараад ирсэн. Яагаад юм өндөр зарлагтай байгаа юм гэдэг ч юм уу тийм. Тэгэнгүүт бид гурвыг яг нөө санхүүгийн хэлээр яг ойлголцоход нэг болгож өгч байгаа зүйл нь яг програм юм билэ. Тэгээд та хэд маань бас ингээд сонирхож байвал Magic Choice ингээд суугаад өөрсдийнхөө гой санхүүгийн мэдлэгийг тэгээд тэрийг заавал нөө нэгтлэн ч юм уу мэрэгжлийн нэр болохтой гол нь биш. Тэр гараад байгаа тайлан яг тайлал тоноос бүрдээд байгаа юм бэ гэдгийг ойлгоод авчвал яг зүгээр санагдсан. Тэгээ би одоо ингээд 4-7 хоног дээр ирсэн байна. Тэгээ зөндөө олон хичээлүүдийг ойлгож авч гин. Тэгээ тэрэнд айгу баяртай байгаа.